Сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газар мөн Улаанбаатар хотноо нээлттэй хийсэн юм үйл явдал болсон байна. Тэгэхээр Улаанбаатарын их сургууль, Дээгүү Кибер их сургуультай хамтран за хэрэгжүүлэх гэсэн 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрийн хүрээнд одоо энэхүү төлөөлөгчийн газрыг нээж байгаа юм байна. За хөтөлбөрийн хүрээнд оюутнууд за Монгол улсад одоо солонгос хэлийг 2 жил одоо танхимын хэлбэрээр 2 жил цахим хэлбэрээр суралцах боломж бүрдэж байгаа юм. 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Монгол солонгос хос хэлийг 2 жил танхимаар 2 жил цахимаар сурах юм а. Онлайн ихтэй сургуульд оюутнууд заавал хичээлдээ ирж бүртгүүлэх шаардлагагүй. Цахим орчинтой хаанаас ч хос хэлээр суралцах бүрэн боломжтой юм а. Монгол солонгос улсын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатарын их сургууль, Солонгосын Дээгүү Кибер сургууль хамтран онлайн ихтэй сургуулийг нэвтрүүлжээ. Улаанбаатар гэдэг хөтөлбөр батлаадаас иргэдэд үзүүлдэг 564 төрлийн үйлчлэгээ нийслэлээс үзүүлдэг. Энийг бас цахим хэлбэрт оруулах гэж явж байгаа. Одоо энэ манай солонгосоос ирсэн талч гэсэн нийслэлийн өмчийн харилцааны газартай хамтраад ажилладаг талын хүмүүс байгаа. Тэгээд цахим газар өмчлөгээд одоо манай иргэд болгонд хүрж байгаа төсөл дээр бас эдгээр зөвлөгөө хамтарч ажилласан тийм суурийг бэлтгэхэд өгсөн хүмүүс байгаа. Энэхүү онлайн дээд сургуульд орох хүсэлтэй оюутнууд нийслэлийн Улаанбаатарын их сургуульд бүртгүүлэх мөн 3 дугаар дамжинаас элсэн суралцах боломжтой гэдгийг анхааруулж байна. За өнөөдөр бол Улаанбаатарын сургууль дээр Дээгүү их сургуулийн Кибер сургуулийн сургуулийн төв байгуулагдаж байгаа. Бид анги танхим гаргаж өгсөн. Эдгээр маань хөрөнгө оруулалт бид анги танхимаа тогтчулсан. Анхны элсэг бүртгэж ихэсэн элсэгдэж бас тийм муугүй байгаа. Бид энэгээр зөвхөн онлайн сургалтаар сургалт явуулах биш, цаашдаа Монгол орон даяар онлайн сургалт явуулах ихтэй тавьж байгаа гэж бодож байгаа. Монгол орон даяар Дээгүү сургууль төдий биш, солонгосоос орж ирэх хөрөнгө оруулалтын бас нэг хэсэг сувг энэ нэгдлээ гэж бодож байгаа. КГ-д Улаанбаатарын их сургуультай хамтран Монгол дахь төлөөлөгчийн газраа нээж байгаа байна. Улаанбаатарын их сургууль нь онлайн сургалтаа болсноор Монгол оюутнууд солонгос руу очиж сурах шаардлагагүй. Давхар өөр сургуульд сурах боломж бүрдэж байгаа юм а. Энэхүү онлайн сургуульд хамрагдсанаар оюутнууд эх орныхоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ихтэй сургуулийн хос дипломтой төгсөх юм, хөтөлбөрийн хүрээнд нутгийн удирдлага, электроник мэдээллийн харилцааны инженер, нийгмийн хангамж мэргэжлээр суралцах боломжтой.